За сайн байцгаана уу дэлхийн яриалагч та. Өнөөдөр маань ингээд дэлхийн яриалагчдын яриа цовруул лайв маань эхэлж байна. За бид нар ингээд 7 хоног бүрийн пүрэв гарагт 17 цагаас хийдэг байгаа. Өнөөдөр 8 дахь дугаар маань болж байна. За өмнөх 7 дахь дугаарын зочноор үрвштэй аялагч Саран Туяа маань орсон бол өнөөдрийн зочноор Хятадын Жанжажэнэр баялаад ирсэн Чин хүсэл хэмээх залуу орсон байна. За сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр битээр бол өнөөдөр юуны талаар ярилцах вэ гэхээр Жанжажэн руу ер нь хүмүүс яаж аялах вэ те? Одоо зардал мөнгө нь ямар байна? Тээвэр нь ямар байна? За энэ талаар бас Чин хүсэл маань бас пост тавьсан. Тэгээ маш олон хүмүүст мэдээлэл болсон. Тийм учраас бид нар өнөөдөр энэ талаар дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За тэгэхээр ер нь бол өөрийгөө товч танилцуулахгүй ер нь Чин хүсэл гэж яг юу гэдэг ямар залуу вэ? Намайг Чин хүсэл Баталдын Чин хүсэл гэдэг 23 настай. Өнгөрсөн жилээс Unitel LG оператороор ажиллаж эхэлсэн. Ажиллаад одоо 1 жил гаруй хугацаа болж байна. За зөв. Тэгэхээр ер нь бол ингээд яг жоохон чөлөөтэй та санаа зовлт. Бид манай лайв болохоор ер нь ямар ч юм ингэчгээд ихчихсэн байгаа. Зүгээр сайхан чөлөөтэй ирж болно. Тэгээ ер нь бол би посточ уншиж байхад ер нь бол яг ээлжийн амралтаар ингээд аялахаар шийдсэн ингээд ер нь бол яг хизэнээс аялыг шийдэв. Энэ анхны аялал байв уу эсвэл хоёр дахь ч юм уу гурав дахь хэдэх аялал байв? Энэ Жанжажийн явдаг аялал маань миний анхны аялал байсан. Тэгээд яг би өөрөө нөгөө төшин төгсөгч болоод оюут их сургуулиуд төгсөөд тэгээд ажилд ороод тэгээд 1 жил гаруй хугацаа болж байгаа. Тэгээд ээлжийн амралт гэдэг зүйл надад хүнтэй байсан. Яагаад гэхээр бас жилийн хугацаанд ингээд 7 хоногт 1-2 удаа амраад ингээд ажиллах надад бас үнэхээр стресстэй. Нэг амралт хэрэг болсон. Энэ амралтаараа би бас нэг сайхан амраад өнгөрөөмөр бодогдсон боловч яг үүндээ бол аялах нь надад бүр илүү санагдаад өөрийгөө гэртээ хөвтөж өнгөрөхөөс хөвтөд өнгөрөх надад бүр хайрын санагдаадсэн тийм амралтын өдрөд маань. Тийм учраас ер нь аялна гэж шийдээд тэгээд би бас тэрнээс өмнө яг энэ шилэн гүрийг анх интернетээр харж ирсэн. Тийш сая шигээ заавал явандаа гэж бодсон байсан. Тэгээд тэрнээс одоо улбалаад ер нь за энэ заавчгүй энэ амралтаараа заавчгүй шээ гэдэг юм хичээдээ тэгээд явсан даа. Зөв. Ер нь бол яг манай группт чинь ингээд хизэнээс гişүн болоод орчих. Яаж мэдээ манай группыг? Тэгээд жил гарангийн хугацааны өмнөхөө анрид дээр танай группийн мэдээлэл тавигдсан. Зөв. Тэр группийн мэдээллийн дагуу шууд гişүн болж ороод ер нь тэрнээс хойш одоо итгэвтэй байгаа. Тэгээд постн чинь бол би бол миний хувьд бол хувьс бол амар баярлсан. Ягаад тэгэхээр маш олон хүмүүс одоо жишээ нь ингээд яаж байгаа шүү дээ. Жанжажэн руу явсан гэдэг ингээд зураг ч юм уу бичлэг байгаа мөртлөө тодорхой мэдээлэл байгаа тийм. Чиний постны дараа бол маш олон хүмүүс явдаг гэсэн юм. Ингийн ойлгомжтой бичсэн. Тэрэнд бол бас хөөсөө их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол ганцаараа явсан уу эсвэл найзтай явсан уу пост шаархан найзтай явсан гэж ойлгосон. Тэгээд тэр талаараа бас дэлгэрэнгүй ярихгүй. Дээрээс нь бас хятад хэлтэй юу эсвэл хэлгүй юу гэдэг бас асуудлаас хятад руу явж байгаа хүмүүс голчлон тулгардаг байхаа. Тийм. Найзтайгаа явсан. Эндээс ер нь Улаанбаатараас Хөхөд маа найз сурдаг байсан. Энэ яг Жанжаж яг заавал Хөхөд авах шаардлагагүй Бээжингээрээ үстэй явж явд юм лээ. Ер нь явж байгаа хүмүүс бол Бээжин дээр дайраад юм явбал бас хэмнэлттэй. Миний хувьд болохоор Хөхөдөд найз дээр очиод бас найзтайгаа уулзааг уудсан байсан. Тэгээ найзтайгаа хамт тэгээд хоёулаа ер нь явсан. Миний хувьд гэх юм бол би 2 жил Хятадд сурсан. Хятадд нэг бас нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй. Манай найз өөр Хөхөд сурдаг учраас бид өөрөд хэлний бэрхшээл бол их гараагүй. Ер нь би бас нэг сурсан болохоор бас нэг сансан байсан гэх юм уу. Тэгээ энэ Хятадд сурдаг, оюутнууд ажилдаг, сурсан сураад өгсөн хүмүүс бүгд ер нь мэдж байгаа. Хятадд байхдаа айгүй их тийм гоё байдаг. Ер нь ингээд дураараач гэх юм уу, идэж уух юм гэх юм уу, үзэх харах гэх юм уу их гоё байдаг. Тэгээд найз дээрээ очиод ер нь цаашаа нөгөө тэндээсээ судалж байгаад тэгээд цаашаа юм жаажж яасан тийм. За одоо тэгвэл хоёлаа яг Улаанбаатараас шууд гараад Жанжажин ингэ явж байгаа. Яг яаж явж вэ? Эндээс одоо шинэ замын үдээс яг юм маршрутаа тодорхой тэгээд галт тэргээр явбуу, машинаар явбуу тийм хідэн цаг явбуу тэр мэдээлэлээс өгөл хүмүүст илүү хэрэгтэй байна. Улаанбаатараас болохоор унтлагын богоонд суугаад явсан. Нэг 20 гаруй мянган төгрөнд байсан байгаа. Тэр нь болохоор орой нэг 5 цагаас хөдлөөд өглөө нэг замын үд дээр нэг 7-гийн үед очдөг. Тэгээд замын үдээр буунгууд нь тэнд нь угаасаа Хөхөд Бээж явах гэдэг автобусууд их зөндөө байсан. Тэгээд замын үдээр буунгуудаа Хөхөдийн автобусанд суугаад тэгээд Хөхөдийн автобусны 135 явна гэж хэлсэн. Тэндээсээ суугаад нэг орой нэг 5 цаг үед Хөхөдд очсон. Хөхөддөө л нэг 2 хоноод тэгээ нөгөө богооныхоо плетийг болохоор бас WeChat ашиглан
төлбөрийн төлөөд тэгээд яг хуучаажан буюу одоо вокзал дээр очиод билет аваад нэг орой нэг 11 цагаас өмнө хөтлсөн юм аа. Тэгээд тэндээс нөгөө Бээжин дээр очиод нөгөө богоноос солих байсан. Тэгээд богоноос солихдоо болохоор тэндээ нэг 4 цаг ер нь хүлээхээр байсан богоно хүлээгээд. Тэнгүүд нас нэг Бээжинд очсныхаас Бээжингийн нэг Тямины талбай, шууны үүр гэх мэт газруудаас үзээд тэгээд ер нь цаашаа явсан. Цаашаа 24 цаг Бээжингээс одоо Жанжаж явах хүртэл 24 цаг ер нь баг богоноор унтлахын богоноор явсан. Яг л нөгөө бас орой 11 цагаас Хөхөтөөс Бээжин өглөөний 8 цаг үед нь очсон. Гэхдээ нөгөө суудлын богоноос сонссон нөгөө замдаа нөгөө нойр дутуу бас нөгөө ядарсан. Тэрнээс хаштаад 24 цагийнхан чинь гэж нөгөө унтлахын богоноор сонгоо тэгээд унтаад Жанжаад дээр очсон байгаа. Ер нь бол олон аялагч нар бас хэлдэг шүү дээ. Хятад ингээ галтгаар явж байгаа ч бол болж игэл унтлах сонгоорой гэдэг. Одоо зарим хүмүүс нөгөө хямдын одоо билет нэрээ өөр бичүүлцдэг тий. Эсвэл нөгөө хэл мэдгүйгээс болоод ч юм уу тий сансраг байл. Тэгэхээр ер нь бол сануулхад бол ер нь унтлахын богоно гэж зөвлөх үү? Тийм оройн цагаар ялангуяа одоо богонд дандаа оройн цагаар юу явахаар байвал унтлахын богоны сонгол зүгээр өдрийн цагаар явахдаа л яах вэ? Нөгөө суудлаа сонгол зам үз газар үзэл мэдээж олол явж байгаа бол хоорондоо тоглоо явахад бол асуудалгүй. Ер нь тэгээд галт тэрэгний үйлчлэгээ дээр ямар хон гоё штэ галт тэргийн үйлчлэгээ аягүй сайтай энэ яг хятад гэх юм уу юм жоохон цэвэрхэн талын жоохон хэцүү байх л та үнэр байна те тэрнээс бол зүгээр цэвэрлэгээний хувьд гэх юм бол гоё ойр орчин вокзал үйлчлэгээ ингээд гарцсан тэнд байд энэ дишигээ ингэж явна гэдэг энэ зуржтай зориулсан мэдээллийн самбарны сайтай англи хэл дээр гэсэн үг тийм. Тий нөгөө хятадын хансан дагаа бас англиар жоохон бичсэн байдیں۔ Тэгээд тэрийг бас хараад явж болно. Тэгээ бас нэг бодогдсон зүйлээ гэхээр ингээд ерөөсө богооны төмөр замаар ингээд ерөөсө хятадтай баг тэр чигээр нь холбогдсон юм уу да гэж би бодож байгаа тийм. Ерөөсө хаашаа явмаар байна. Тэгээд ер нь тэр нь ингээд билет авах нь хүртэл ингээд аппликейшнээр ингээд бүх юмар ингээд шийдэгдсэн. Нэг билет авлаа гэхэд тэдэн цагт суун одоо тэдэн цаг богоонд яваа тэнд суун одоо тийм одоо номерын галт тэрэг байгаа. Тэгээд тэр вокзал дээр тэр хотод хотын вокзал дээр тэдэн минут үлээгээд ингээд бүр бүх юм ингээд тодорхой байж байгаа. Тэр нь айгүй амар санагдсан. Жишээ аппликейшн гэдэг уртлаа яг одоо жишээ нь тэнгэрийн хэрэгслийн яг ямар шаардлагатай аппууд байна хятадын. Хятад би шууд буулаад жишээ нь би чатаас эхлүүлээд ямар аппууд байна тий. За энэ аппуудыг аягүй санаж байгаа хэрэгтэй шүү. Ашиглах хэрэгтэй шүү гэдэг зүйл тийм. Baidu DT буюу одоо Google Map гэж яддаг ш. Тэрний нөгөө Baidu-гийн map гэж бас байдаг байхгүй. Тэр их хэрэг болно. Тэрэн дээр болохоор хотод ингээд автобусны буудал, метро ингээд бүгдийн ер нь дугаартай ингээд хэцэгцтэй орлоод өгсөн байдаг. Манай найз нөгөө битээр нөгөө галт тэрэгний плетээ болохоор дандаа ч яг нэг ихний жанжаж явах хүртэл плетээ дандаа онлайнаар захиалах гэсэн. Энэ болохоор Meituan гэдэг нэг аппликейшн байсан. Тэрнгээр болохоор такси захиалж бол тийм лээ. Мэдээж богоных билетийг авна. Тэр ойр аяга орчмынхаа буудлуудыг бас захиаж болдог. Ер нь тийм даваа талтай мэлээ. Тэрнийхээ төлбөрийг болохоор WeChat-аас төлж болдог. WeChat нэг бас нэг захим данстай болсон учраас тэндээ мөнгө өгөөд ингээд төлөөд яваад байх одоо ийм боломжтой болсон байдаг. За одоо ингээд жанжажийн дангаа очлаа. Очоод яг дараа нь яасан бэ? Тий. Яг жанжаажид төхөөд ирсэн чи харин ингээд нэг хүн ирээд ингээд та нар ингээд жанжаадд анх ирж гин үү? Тий ингээд гэсэн чи аялах гэж байна уу? Тий ингээд хэдүүл явж байгаа, хоёул явж байна. Манад ингээд ийм аяллаа багцнаалдаг. Энэ төмөр замын өөрсдийнх нь л яг тийм газар юм шиг байлаа. Ингээд ийм санал болгодог, энэ ингэдэг тэгдэг. Одоо энэ газруудыг үзээд, энэ буудлын ингээд ордог, хоол нь байна, хөтчин байна, аваад явах унаан байна. Одоо ингээд ийм тэдэн дөрөв болно гэдэг ингээд мэдээлэл өгсөн. Тэгээ бид хоёр бас нөгөө анх очихдоо болохоор шууд харанхуул явъя гэж бодсон. Ер нь за очиод учраалаа. Одоо эндээс онлайнаар захиалах гэж бас нэгтгэж өгөхгүй. Одоо имэйл ч худлаач юм эсвэл бидний үзэх юм багтаагүй ч юм билээ. Бас тэрэндээ жоох эргэлзээд шууд явцсан. Тэгээ тэр хүн санал олохоор нь бас очиод сонирхоод үзсэн. Тэгээ хоорондоо ярьж байгаад ингээд нэг хүний төлбөрийг бүр нэлээд ингээд багасгаад багассан боловч тэгээд нөгөө нэг үзэх юмнууд маань ингээд бүр ингээд хасдагдчихад байсан учраас болоод за бид нар боллоо гэж шууд гараад өөр газар руу очиж үзээд тэгээд өөр газрынх нь аягүй тажиг санагдсан учраас тэгээд эндээ үлдээ тэр багцаан сонирхоод явахаар шийдсэн. Тэр багц нь ер нь юу багтав тэгээд ойролцоогоор бас хэдэн юм байна тий. Яг танилцуулна нааж янз янз л тийм байлаа. Ер нь нэг 900-аас нэг 1500 орчинд ч юм уу. Тэр нь болохоор дотроо ингээд үзэх юмараа ялгаатай, буудлууд ялгаатай, хоол байна. Энэгээр ер нь явах ялгаатай байсан. Бит хоёрын санал болгосон нь болохоор нэг 1100 оны нэг санал болгосон бит хоёрт. Энэ болохоор дотроо ерөнхийдөө бүгд ингээд багтсан. Жанжаажаа ой хүрээлэн байна. Бөөлид шаа буюу одоо шилэн гүүр маань байна. Тямин шаа буюу одоо тэнгэрийн хаалга уул маань байна. Тэр уулан дотор болохоор тэр
cable car байна, суда гэж нэрлэдэг cable car байна. Лифтний мөнгө багцсан. Тэгвэл ингэж танилцуулсан. Тэгээд дотроо тэр газрууд руу авч явах унаа ингээд бэлэн. Тэгээд нэг хөтөчтэйг хоолнууд нь болохоор ингээд өдөртөө ер нь нэг 2 хоолтой орд hodчихсон. Заримдаа нөгөө бас нэг өглөөний цагаар буудалтай байх болохоор тэр өглөөний хоол өөртөө зөвлөж юм яг тийм байдлаа. Яг өдөртөө заавч нэг хоолтойгоо байсан. 3 хоног 4 хоног гэдэг ингээ өөртөө сонгодог юм байл эхлээд өөртөө асуун тэг хэдэн хоног яг за 4 хоног 3 хоног ч юм уу. Тэнгүүт нь ямар газар үсгэн асуугаад ингээ хэлэнгүүт тэр өөртөө ингээ за маргааш өнөөдөр орой амраад одоо маргааш өглөө ингээ иш яваад энийг ингээ үзээд тэгээ энэ буудал дээр амраад өдөр нь болохоор энэ газар руу явна. Тэрийг үзээд ингээд тэдэн цаг үед ирэнгүүтээ буудал нь болохоор тэндээ амарнаа гэдэг ингээд зохион байгуулалттай ингээ хоол бас юм байдаг гэдэг ингээ хэлээд өгчдөг. Тэр нь бас таалагдаад бас бид хоёр бас тэгээд яг энэ багцыг сонгохгүй байж болно л доо. Ер нь яг хэрэглэгч нэг аялагч мөр хүсэх юм бол явахгүй байж болно. Тэгээ нөгөө бид хоёр бас бодсон л доо. За ингээд энийг ер нь болоо шууд ингээ явъя гэхэд нэгт ингээд бас тий өөрсдөө явж ирэхээр өөртөө жоохон эрсдэлтэй жоохон цаг алдах бас айц бас байсан. Одоо юугаа мэдэхгүй тийм гарах үедээ гэж бодоод нэг жишээ нь одоо буудлууд нь одоо зөндөөх буудлууд нь аль нь гайгүй юм бол тий хоолны газруудаас хоолоо яах вэ гэж бас бодоод үзэх газрууд маань одоо эндээс аль зөвхт одоо аль буудлын руу авч хатуусан суух вэ гэдэг тиймхүү асуулт байсан учраас бид нар за вакцины бас үнэнч бас гайгүй дажгүй санагцууч шууд ингээ вакцины сонгоод явсан байгаа. За тэгээд чиний постн дээр нэг харагдчихсан нэг гэрэн дээр нэг холигтуулсан гэх юм уу одоо гинцсэн гэх юм уу санаандгүй гэх юм уу нэг тийм юм болсон гэдэг байна шүү дээ. Тэрийг бас тайлбарлавал зарим хүмүүс сурамжтай албах л та. Тий. Хятад очиод тэр яг өөрсдийнх нь тэр аялын компаниас очихдоо бас гэрээгээ бас сайн одоо унших хэрэгтэй. Гэтэ гэрээ нь бол хятил дээр үү? Тий, хятил дээр харамсалтай хятил дээр байгаа. Тэгээд Викториуд бас нөгөө уул нэг хятад хэл мэдээд байгаа мөртлөө тэрийг нэг сайн анзаараагүй. Тэгээд ер нь л айгу догтлцсон. За хажууд нь ирчээд байдаг тий. Аль болох нэг гоё юм үзчихмээр байдаг тий. Тэгээд гэрээгээ ингээ байгуулчихж байгаа. За ингээд бид хоёр нэг 900 оныг төлсөн. 900 он ингээд бүх юм орцсон ингээд за окей гэж мөнгө өгөөл өнөө өрөө амраад маргааш өглөө тэдэн цагт ингээд залхангууд ингээд яваараа тэр газар очиороо гэд ер нь буудал дээр нэрэл авчихсан л та ер нь машин нэрээд тийм тэгээд өглөө нь очичоод өглөө нь сэрчээд машин ирж аваад тэгээд яг нөгөө эхлээд нөгөө жанжаа жаан хүрэл үзчихсэн тэгээд тэрнийх нь жанжаа жаан хүрэл нь болохоор жанжаагаас нэг жоо нэг цаг орчим яваад очтой юм билээ тэгээд яг тэр хаалныхаа наан бас нэг жижигхэн хот болоод нэг хөгжсөн гэдэг нэг байшин барилгуудаар нэг хвчлэн буудлууд тэгээд нэг идэж уух тийм газрууд байцсан. Тэгээд тэрнийх нэг буудлын урд очиод нөгөө тэндээ бас бидтэй хамт нэг бас өөр ихтэй хүмүүсээс хамт суудсан явж ирсэн. Тэр хүмүүс нэг буудлын урд очиод тэндээ нэг бас нэг мөнгө төлөөд яваадсэн. Тэгээд бид нар ч бас угаасаа мөнгө төлөхгүй гэж бодоод ингээд байжсэн чи харин ингээд явах болоод тэгээд хоёр мөнгө өг гэдэг. Тэгэхээр юу мөнгө вэ гэсэн чинь одоо эндээс нь болохоор нөгөө cable car содавар ингээд дээш ингээд гараа явнаа. Тэгээд энэнийх нь энэ тэрний мөнгө нь орсон. Тэгээд лефтнийх мөнгө нь байна. Тэгээд нөгөө Биавян буюу одоо тэр нэг тоглолт болдог өөрсдийнх нь одоо магадгүй үндэснийх нь ч юм уу тоглолт болдог гэж магадгүй нэг тийм тоглолт болно. Эдгээр нь бүгдээр нийлээ 600 он одоо ингээд төлнө гэдгсэн юм. Тэгэхээр бид чи юу яриад байгаа юм бэ? Энийг чинь мөнгөө бүгдийн төлцсөн ингээд манай гэрээ энэ ийм тийм гэсэн чинь нөгөөх нь та нар 900 онд ч одоо энэ ингээд багтцсан байгаа. Гол нь яг ингээд явах нь бороогүй байна гэдгсэн чинь бид тэр бас жоохон уурлаа те. Ямар сони юм бэ гэж бас тэгтээр бас тэгэл хэрэлдээл уцаараа нөгөө нэрийн уцаа өгсөн тэр өнөөгөө залгаал та нар ингээд зүгээр ингээд мөнгө авахгүй гэсэн. Одоо яасан ингээд яагаад одоо мөнгө нэхэд байгаа юм бэ гэсэн чинь одоо ингээд энэ аргагүй энэ угаасаа та нарыг бол арай нэг тийм үнэтэй нөгөө нэг үзэж байгаа юмнууд нь их мөртлөө арай бага мөнгө төлөх гэсэн. Тийм учраас одоо энэнийг ингээд шингээж өгсөн. Ингээд шингээж өгөөг байгаа маа одоо бидний уучлаарай гэдгийгсэн баг. Тэгэхээр анхааруулж хэлээг байхгүй. Шууд тэгэл ингээд яваа гэдгийгсэн. Тэгээд бид нар тгүүлдээ гэрээгээ цэцлэе мөнгө буцааж авна гэсэн чинь гэрээгээ цуцлах юм бол 60% нь одоо буцааж өгнө гэх тийм залтай байсан юм байна. Тэр бүр гэрээн дээр ч бас байсан юм байна л да. Тэрийг нь сараагүй. Тэгэл одоо яалтч болоод яаж одоо 60% мөнгө аваад одоо юугаач үзэхгүй байх үедээ одоо үзье гэхээр яаж одоо 600 ям төлөх үедээ гэж одоо нөгөө хүнтэйгээ бас яриад одоо ингээд энэ тоглолтын үзмээ тоглолтын насаар хэдэл нууц чи 450 болно. За бид нар спортоор мөнгө ямар ч мөнгө алгаа одоо бүр энийг search ингээ холоос ингээ ирлээ ингээ үзчихмээр байна гэдгсэн чинь нөгөө нэг хүн та би таарт гэдэг мөнгө өгөө зээлээ. Та надад дараа WeChat-аар явуулчаарай. Мөнгө зээлээ тий. Би таарт итгэж байна гэдэг тий. Нилээ удаа ирсэн юм а цаг гарангуйгаал.
Нөгөөх нь үгүй мөнгө өгөхгүй бол одоо гэрээ төслөө яв гэсэн. За мөнгө зээлээ ингээд та энэ дундаасаа одоо 450 яванд өгчгөө. Тэгээ би үлдсэн мөнгөний та зээлээ тэгээ дараа надад өгөөрэй гэд. Тэгээд ингээд аваад явсан байхгүй. Цаач ястаа. Тэр хүн айгүй гоё хүн байсан. Одоо бид хоёроос мөнгө нь явуулна л гэд ирсэн байгаа явуулдаг баг. Явуулах хэрэгтэй. Тэг явуулах хэрэгтэй тий. За одоо чинь ингээд жанжаажийн ингээд хүмүүс би бас яг ерөнхий зүгээр ойлголтойгоо болж. За яг ингээд жанжаажинд буугаад яг юу үзтээ юм бэ? Тэгээд тэд нар яг ямархуу ингээд хоорондоо зайтай байдیں۔ Нийтдээ яг тэр юмуудыг үзэхэд хэдийн хугацаа их хангалттай байдгийг. Жишээ нь одоо за магадгүй аялын компаниуд биш зүгээр ганцаараа тэр нэг залуу одоо шууд Улаанбаатар зөвгч өөрө гарлаа гэж бодъё. Тэгэхээр тэр за хүнд одоо мэдээлэл болгож хэлэвэл яг юу үздэг юм. Тэгээд тэд нар яг ямар онцлогтой тий хоорондоо ямар зайтай. Ер нь яг ерөнхийн нэг 3 үзүр байгаа. Энэ болохоор жанжаа жаван хүрээлэн байна. Боли ча буюу шилэнгүр байна. Тэгээ Тэрмэн шан буюу тэнгэрийн Диважингийн хаалга гэх уул байгаа. Юугаар онцлог гэхээр нөө жанжаа жаван хүрээлэн мөн аватарын нөө Пандора гаригаас санаа авсан одоо тийм яг тэр аватар кинонд гардаг тэр уул хад нийтлэл санааг авсан тийм газар байгаа. Санаа авсан яг зургийн тэнд хийгээг үздэг. Харин яг тэрнийг сайн би судалж бол амжаагүй. Ер нь яг хүмүүс бол нэг бол хийсэн гэ нэг бол санаа авсан гэдэг хэлээд байгаа тий. Тэгээ ер нь яг тэр уул хатанд тэр дээшиг ингээд кабел кар ингээд гарангууд шууд тэр Пандора гарыг хийсэн тэр дүр зураг шууд ингээд нүдэнд ингээд харагддаг. Өвөрмөц сонин тогтцоо байгальтай хад найгуус юм босоо ингээд юм хадуудтай. Бас ойн сармгчингууд байдаг ингээд зэрлэг сармгчингууд нэлээ өндөрт байдаг. Бас нөгөө хятад хүмүүсийн юм болохоор ингээд тэр аялал жуулчлал зориулаа бүр тэрийг нөгөө цогцоор нь ингээд хүмүүсийн алхах газар хоорондоо зайтай амрах газар 0-тойгоо ч юм уу те дэлгүүр хоршоо ингээд бүгдийг ингээд шийдээд өгсөн тийм өдөрний бас гоё таалагдсан. Нөгөөх нь болохоор шилэнгүүр байгаа. Шилэнгүүр нь болохоор яг Жанжаажи хотоос нэг цаг 30 минутаа яваад нэг газар очиод тэгээ тэндээсээ л шууд ингээд нэг шилэнгүүр байгаа. Нэг 400 м урттай ингээд газраас дэш нэг 300 м өндөртэй. Тэгээ ингээд шилэн гүр өндөрт болохоор ингээд хайгаад бас нэг эвгүй байт юм бэлээ ингээд хэдэн метр өндөр ч 300 м өндөр. Тийм тэгэхээр ч юм бас доошгоод ингээд харангууд чинь шууд ингээд ой мод нэг өндөр моднууд ч айгуу доор жижигхэн харагдаж байгаа юм чи. Тэгээ дээр нь би ингээд шилэн дээр зогссон болохоор бас айгуу эвгүй байт юм бэлээ. Эхэндээ ингээд алхаж чадахгүй байх жишээ нэ. Тийм бичлэг бол манай бүрт айгуу явсан шүү дээ. Хятад өөрсдөө гамаас айд. Тэр ер нь яг тийм хүмүүс байна бас. Яг тэр юун дээр гарахад би нөгөө Тэрмэн шаа уулан дээр гарахад бол нэг кварс нэг хүү ингээд хүнээр ингээд чирүүлсэн өөрөө босч чадахгүй байх жишээ нэг тийм гарч ирсэн. Дараачих нь болохоор Тэрмэн шаан буюу тэнгэрийн хаалга уул манай уул байгаа. Энэ болохоор яг их ойрхон Жанжаажигийнхсаа ерөөсө буугаад л 30 минут л явж байгаа. Тэр нь болохоор явдаг газар нь яг явдаг автобусны буудал нь болохоор яг юуныхаа вокзалынхаа нэг 2 уул зүрийн цаан ч юм уу яг тийм яг ойрхон байт юм байлээ. Тэгээ 2 янзаар явж болдог. Нэг нь болохоор автобусаар нөгөө тэр уул руугаа ингээд ингэсэн сүлжсэн нилээх хурцаамаар яваад дээрээ гараад дээрээ газраа бүх юмаа үздэг. Тэнд нь болохоор 3 төрлийн ингээд шилэн алхдаг зам байгаа. Тэгээд тэр алхах тоол нь 5 оны оловчийн мөнгө төлдөг. Боли чабар шилэнгүүрдээ оловчийн мөнгө нь 20 он байдаг байгаа. 50 төлдөг. Тэгээд тэрний нэр нь хавлаад агаад ингээд алхдаг ингээд замуудтай. Тэгээд замаад агаад алхаад ингээд өндрөөс юм аа зураг үзээд шилэнгүүр дээр ингээд алхаад ингээд яваад иж болдог байгаа. Тэгээд автобусаар ингээд дээшээ ингээд уулныхаа тэр ориглынхаа тэнд ирдэг. Тэгээд дээшээгээ болохоор нэг нэлээ огцон өндөр ингээд шатууд байгаа. Та ингээд харсан бол юм нүхтэй юм ингээд юм хад байгаа. Тэр ингээд хадаа ингээд гараад цаашаа ингээд явдаг байгаа. Тэр нэг шатны ойролцоогоо 999 гэж одоо би нэг саяхан уншсан. Нэлээ огцон бимээ ясан ингээд хамаг хөлс гоожоод дээшээ харсан. Арай гэлэрэн дэше харсан. Нэг юугаар гарчсан юм шүү те. Тий. Тэгээд ингээд юмаа үзэж доосон гутаа тэн дээрс нөгөө кабел караар яг тэр нөгөө автобусныхаа эсрэг талд нь байдаг газар руу шууд ингээд фотош ингээд буучдаг. Тийм байт юм байлаа. Нэг бол зарим хүмүүс л шууд кабел караар дээшлэнгүүтэй ингээд юмаа үзэж аваад бусдаа шатаараа ингээд буугаад автобусаар суугаад явчихдаг. Ингээд зөксөлцөн байт юм байлаа. Би бас нэг амсаа гэж зүгээр яг би нэг бичлэгийг харчаад яг ингээд шилэнгүүртээс нэг уловчтай явуулсан. Тэр одоо тэг зурхгүй гэж яагаад байна уу? Эсвэл яг ямар жамаар тийм уловч өмсүүлээд байна юм. Тийм мэдээж бол зурхгүй бас шилээ болох бохир болохгүй. Тийм бас нэг халтрахгүй гэж үднээс юм тийм байлээ тийм. Зөв. Одоо тэгээд ингээд за ингээд хятадд ингээд аялж явах үед хоолны асуудал бас аягүй олон хүмүүст тулгардаг. Тэр асуудал юу нээс. Яг нэг талаараа заримд нь асуудал биш байгаа. Гэхдээ зарим бас баггүй хүмүүст хоолж явах асуудалтай байдаг тийм. Тэр талаар юу яаж хийдэг та яаж яв?
За бид хоёрын хувьд болохоор ер нь хоол асуудалгүй байсан. Бид хоёр өөрөө сурж ирсэн хүмүүс болохоор ямар үнэтэй ер нь дунджаар ямар үнээр ямар хоол идэхээ өөрсдөө бол мэдчихсэн. Тэгээд бас нөгөө дэлгүүрүүдээс нөгөө ямар хуу идэж явах юм аавах те ямар жишээ нь гомон авлаа гэхэд одоо ямар хуу гомон иддэг өөрсдөө иддэг те тэрийг авдаг ч юм уу. Тийм байсан. Хүмүүсийн хувьд болохоор нөгөө нэгт хэцүү ямар идэж явах юм аахаа мэдгүй аваад үнэтэй авдаг ч юм уу те. Эсвэл нэг 2 дахин үнэтэй хоол авчдаг ч юм уу. Тийм асуудал өрөнд толгох тэрийг бас анхаарах хэрэгтэй. Хоолны хувьд болохоор бид хоёр ер нь дандаа ер нь гадуур ресторанаас хоол аваад байсан. Буудлын нөгөө багцд нь нөгөө хоол дагалдсан. Тэр хоол ер нь жоо хэцүү хандтай хоолод байсан. Өглөө ингээд босоход ингээд бидний яг нөгөө урд нь идчихсэн боловч арай нэг жоо өөр амттай. Эсвэл урд нь огт идэж байгаагүй хоол итгэд нэг жоо амт муудаа давсгүй ч юм уу. Эсвэл нэг удаан жоо онцгүй амттай ч юм уу. Ер нь тиймэрхүү асуудал бол байсан. Багцд нь бол нэг дагалдж байгаа нь тэр айгу онцгой санагдсан. Бос төрөө болохоор ингээд бид хоёр ингээд ойрхон ингээд дэлгүүрийн хоолод байх юм бол тэр хоолноос авч аваад тэгээд нөгөө бас нөгөө богоонд явахаар болох учраас савлуулаад аваад явчихсан. Савлуулж авч явна гэж хэлээд аялагчтай ер нь зөвлөхөд болохоор олон цаг ер нь явахаар байх юм бол ер нь мэдээж хоол хийнэ гэж угаасаа байхгүй. Тэгээд өөрөөсөө хоол авч тарна. Магадгүй ингээд нэг ресторанд ороод хоол идлээ тэр нь гайгүй таалагдах юм бол тэндээсээ нэг хоол аваад савлуул аваад өгдөг ч юм уу тийм ээ. Тэгээд тэрийг ингээд аваад явах хэрэгтэй. Хэрвээ тийхгүй бол нөгөө богоон дотор хоол одоо нэг хоол гэхэл 30 он гэдэг ч юм уу тэрлэгтэй нэг амт муутай ганцхан дахианы мөчтэй ч юм уу те дотроос нэг идэж уух юм аваачаа гэхээр бас нэг хоёр дэлгүүрээс баг 2 дахин үнэтэй вокзалын ойр орчмын бас дэлгүүрүүд ер нь жоохон үнэтэй 1 2 оны нэг нэмэгдэлтэй байдаг. Тийм учраас айллах тэгээд торонд ингээ бүх юм хийж авч яваад ингээ аваад явах хэрэгтэй. Тэгээд дараагийн үсний асуудал юм байна. Чи ингээд хоёр ингээд аяллаа тий. Ингээд магадгүй бүх юм ингээд үзэж амжаагүй ч юм уу. Эсвэл тэрийг л хийчих байсан да, тэрийг л нэг үзчих байсан да гэдэг одоо тийм харамсаж байгаа юм байна уу? За дараагийн удаа очил за тэрийг л давуулах нь тэрийг ч эсвэл хоол авсвал тэрийг л идэх юм шүү гэж юм уу. Аялагч болгонд нэг жижиг нэг одоо харамсал байдаг шүү дээ заримдаа нэг. Миний бүхэн үзье гэсэн юм үзээ сэтгэл хангалуун 100%. Тэгээ үзье гэсэн юмнууд бол ерөөсөө 100%. Ерөөсөө үзье гэснээр үзэл. Мэдээж би бас хятадд байхгүй 2 жил байхгүй гэж буцаа ирж байхдаа бас нэг өөрсдөө нөө идчихсэн идэх юм аа тэгээ ууж суух юм аа дуугаа тэр хүү зүйлүүд л надад яг болж исэн. Аяллаа ууж гэсэн хоолууд бидрийг өөрсдөө санаандаа тааруулаад идчихсэн. Ер нь яг юунд жоохон харамсвэ гэхээр нэг битүүр нэг мэрэгжлийн камер байгаагүй уцаа шууд ингээ аваа явцсан. Тэгээ мэрэгжлийн камертай байсан бол илүү их гоё зургууд илүү их дурсамжийг дараа нь харах гэсэн бас гоё явах болсон. Тэр зураг авах бас кайфтай байх байсан болов гэж бодож байгаа тийм. Дараа нь явахдаа бас нэг камерны асуудлаар сайн шийдээд явах хэрэгтэй мэлээ. Тэгэхээр ер нь бол нийт зардалчин яг хэд болсон гэлээ. Одоо яг ингээд нэг хүний ингээд аялал тийм. 2900 байна болсон. 2900. Тий 2900 болчиход л. Тий 3000 өнөр монголч одоос сая 50,000 төгрөг болж байгаа юм тий. Тэгээ яг шууд одоо ингээд над шиг шууд өөрчлөж гарч байгаа бол 2900 бас бага явна байж болно. Яг тэгэхээр би ингээд нэгт Бээжингээр дайраад явах юм дээр нөх хөхөтөр дээр хөхөт 2 онсон. Тэндээ мэдээж идэж уусан. Бас нөгөө хийгээгүй урд нь хийжсэн юм а бас хийхийг хүсээд ингээд бас зардал бас зөндөө ингээ гаргаж ирсэн. Яг үнэхээр өдөртөө нэг те 2 идээд ч юм уу 3 идээд явна. Мэдээж усаавн тиймхүү зардлаа ингээд тооцох юм бол 2900-аас ч бага юм. Магадгүй 2500 ч юм уу тийм байж болно. Тэ. Тэгээ ер нь бол за бас сая төгрөг гэдэг бол за жирийн ажил хийж байгаа те бидний залуучуудад бол бас боломжийн хөрөнгөлөө тэгээ за бүр өсрөлээ за жилийн хугацаанд бол хөрөнгөлөж болно шүү дээ. Тийм болно. Ингээд тэгмээс залуучууд бол бас сая төгрөгөөр те ийм гой байгаль үзээ адлын явдалтай дээрээс юм үзээд ирэх. Тэгээд ер нь бол хятадууд өөрсдөө ер нь их аялж байгаа нүдээ яг тийшээ бол ер нь яг жанжижин дээр очиод хятадын жуулчд их байна уу те эсвэл гадныхан бас их байна уу те дээрээс нь яг тэдрээс яг бидний сурах зүйл юу вэ анзаарч гэсэн бай. За энэ санаа нэг зүгээр юм уу? Энэ үйлчлэгийн ч гэдэг юм эсвэл энэ бүтээн байгуулалт гэдэг юм уу? Юу гэдэг юм бэ? Чамд мэдээж бас нэг бодсон л байлгүй. Тий бодсон. Тэнд юу н хамгийн дийлэнх аялагч дандаа хятадууд байгаа. Хятадууд байлаа. Тэгээд эдгээр бас адилхан бас нэг аялал жуулчлалын компаниар юм зуршлуулж явдаг юм шиг байлаа. Ингээд хөтч нь болохоор ингээд бүр олон авч явж байгаа учраас ингээд микрофонтой явж идэг. Микрофонд ингээд үүрцэн, спикер үүрцэн. Тэгээд энэ дээрээ юм тугтайгаа тэг ингээл иймхүү байдлаар ингээд зохицуулаад явд юм байлээ. Тэгээд аялал жуулчлал ингээд за ингээд аялаад ингээд бүгдийг нэг үзэж болно гэх тэрийг нэрөөсөө зохион байгуулалт нь аюу тийм гоё шийдэд өгсөн. Тэр 0 байна, буудлууд байна. Тэнд нь идэж уух газрууд байна, алхах замууд байна. Тэд нар ямар нэг аюул байхгүй.
үйлчлэгээ аягүй сайтай тий. Автобусууд ингээд цаг цагаар ингээд нэг 10 минутын зайтай ч юм ингээд явдаг. Тэд нар ингээд хаашаа явах нь аягүй тодорхой. Темийн ууландаа гарахад л одоо та энэ замаар явах юм бол ингэж салаад ингээд мапыг бүр ингээд өгцөн ингээд заагаад өгцөн байх жишээ нэ харагдсан. Тэгээд тэр темийн уул чинь баг 1100 м-ийн өндөрт шүү дээ. Ер нь бол нэлээд өндөрт байгаа. Тэгэхээр чин тэр дээр чинь л баг юм уртаг шат ингээд байгаа байхгүй юу. Жишээ нь тэндээ бүр энэ цэвхэн ойлтойгоо тийм ингээд зохицуулсан болох надад их айгүй гоё санагдчихсэн. Яагаад ийм бас бүтээн байгуулалт те Монголд байсан бол гэж бодоод яа хүмүүс энэ хятад их чадж байна амар байна л гэж бодож байгаа юм л та. Зөв. За тэгээд бас нэг юм асуумаар байна. За одоо ингээд анхны аялал байсан те. За аяллаа өмнөгчийн хүсэл, аяллаа дараагчийн хүсэл ямар ялгаа вэ? Ялгаа гарсан уу? Гарал байх уу. Тэгэл ер нь цаашдаа ингээд аялаад ингээд явах тийм инспирэшн надад бол айгүй шууд нэмэгдсэн. Тэгэл ер нь за дараа жил яах вэ гэвэл эсвэл энэ цаашдаа явах газруудаа ингээд өөртөө судалдаг ч юм уу те. Визээ жишээ нь яаж бүрдүүлж юм гэдгийг сурдаг ч юм уу, асуудаг ч юм уу гэл ер нь нэмэгдэж байгаа. Тэгээд бас нэг хамгийн чухал нь тэгээд ер нь тэр бүтээн байгуулалт гэдэг тэр аялах зориулсан тэр зүйлийг яаж ингээд хийж нэгтгэл ер нь аюу хэс ойлгож авч байгаа юм л та. Одоо энэ дараа хаашаа аялах вэ? Ер нь аялах л байлгүй дээ та. Тий аялна. Яг дараа жил ер нь Орос руу явъя гэж бодож байгаа. Орос руу явж үзээгөө. Тэгээд хөлбөмбөгийн дэлхийн авраг болно. Тэгээд тэрийг ер нь үзээд үзэнгээ Оросд бас нэг аялал хий гэж бодоод найзтайгаа тэрнээс ер нь яриад байж байгаа. За ер нь бол би бол асуу гэсэн юм аа нэглээ асуу. Чамд одоо жишээ нь миний асуугаагүй юм бол бас тэг хэлж болно тэг. Дээрээс нь би яг нэг юм асууж залуучууд бас юу гэж хамт хэлэх гэдэг. Бидний маш олон залуучууд үзэж байгаа тэгээд аялын талаар чи юу гэж боддог? Аялаасаа гэж хэлэх үү? Яагаасаа гэж хэлэх үү? Тэ? Залуучуудаа би энийг хэлмээр байна да гэдгсэн нэг тийм байна уу? Байхаа. Юм үзэгчнүүд тайлна гэж өгөөд шүү дээ. Тэрийг л ер нь одоо сүүлийн үед ер нь өний юм байна. Үнэхээр л зүг гэл агуу юм байна гэж нэгдэт байгаа. Яад вэ гэхээр Монгол бол нөгөө бас тийм хүчтэй орнд биш одоо тий аялжуулалт тэр одоо бүтээн байгуулалтад тийм учраас тэр орны тэр одоо соёлыг одоо өөр газар авдаг учраас ер нь аялахад залуу хүмүүс бол ер нь бол зүгээр юм үзнүүд тайлна тий одоо энэ зүйлийг Монголд одоо хийх юм бол илүү хүрээлжтэй болно гэдэг жишээ нь тиймхүү бас юмнууд бас илүү нүдэнд харагддаг мэдрэгддэг юм байлээ хүмүүсийн байгаа байдал ч гэдэг юм уу тий жишээ нь адглалтай хог цэвэрлэхээс эхлээл хогийн савнаас эхлээл алхдаг заммаас маань эхлээл тийм байдаг. За маш их баярлалаа. Тэгээд маш олон хүмүүс мэдээлэл олсон байх гэж бодож байна. Тэгээд цаг гаргаж ирсэнд баярлалаа. Тэгээд дараагийн аялалтнаас амжилт хүсье гэх юм. Олон аялаад тэгээд дээрэс нь олон пост бичээрэй. Бас хэрэгтэй постоо бичээрэй те хүмүүс мэдээж аа. Тэгээд бас жанжижны талаар асуух юм байвал чин хүсэл баталт тэгээд манай группээс хийж хаагаад постн дээрээс нь комент бичиж болно. Эсвэл те мессеж болно те. За тэгээд маш их баярлалаа. За энэ удаагийн 8 дахь дугаар маань ингээд ерөнхийдөө бол өндөрлөж байна. За дараагийн зочноор эх 7 хоногийн пүрэв гарагт Дүлгөөн болон Номин гээд хос байгаа. Тэгээд тэр хоёр маань Европоор аялж байсан. Тэгээд бид нар ер нь хосууд яг аялахад яг ямар байдаг вэ те ямар хосуудын аяллаа юу нь гоё байдаг вэ те юу нь жоохон бас анхаарах хэрэгтэй байдаг гэдэг талаар ярьсан. Тэгээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. World Wanderer гэдэг